та нар намайг влог хий гэдсэн болохоор одоо би ингээ влог хийх гээд өглөөс ирсэн гифтэж байна. Өглөөс ирээд 0 орж ариун цэврээс агчин шүд амаа угаан мэдээж ойлгомжтой. За тэгчээ нэг эдийн янзааны харагдан да. Миний өөс угаасаа энэ төрлийн буурчгаар өчигдөр усанд орсон ч бүр амар арзаач тэгээ доотлох шулуун байгаа шалтгаан хиймтэй. Тэгээд өглөө босч нэг жингээ үзэл үзэхгүй тэр хайрцгийг хаях байсан юм мартчихэж. Тэг хүмүүс влогон дээрээ ингээл өглөө босоо шууд усуудаг муудаг гэл тэгдэж штэ. Би ерөөсөө өглөө босоод шууд усуудаггүй. Ер нь ус айгу баг уугаад идэхгүй юу. Тэгсэн би та нарт тэгж зөвлөг шүү заяа. Зүгээр би л тэгдэг. Би зүгээр яг энэ влог дээр яг л өглөөс ирээд яг юу хийдгүү, өглөөс ирээд яг ямар харагддгүү ерөөсөө дүр эсэхгүй тийм ээ. Тэгэхээс би өглөө ирсэн чи өсмөсөө гоё индүүдэж нүүр аманда кушн мушн дүрхээлтэй бас нэг те та нарт царайлаг харагдаж чадна шүү дээ. Тэгтээ би тийг хүсэхгүй байна. Өнөөдөр та нартай бас гадуур явах юм байна. Өнөөдөр 2 зураг авалттай байгаад байгаа байхгүй юу? Нэг нь өдөр, нэг нь орой. Өнөөдөр хамгийн сүүлийн дулаахан өдөр байсан болохоор влог хийж байгаа шүү. Маргаашнаас хүүтрээд ирэх болохоор би жоохон годрах гэдсэн байхгүй юу влог хийхэд. Би 3 цүнх зураг авалтанд явах болгонда бэлдэж авч явдаг байхгүй юу? Тэгэхээр надтай хамт миний цүнхийг бас бэлтий хүсэж явах юм бол те та нар. Ганцаараа яриад байсан юм чи. За одоо бичиж байна. За би ийм цүнхнүүд авч явнаа. Энэс гадна дахиад нэг ийм үүргөвч байгаа. Эдгээр чи аюу хурдан дүүрчдэг байхгүй юу? Энэс гадна өнөөдөр би сүүгийн зураг авалтанд орж байгаа. Тэгээ би асуусан чи стилисттэй гэсэн тэр хүн миний бүх хувцсыг бэлдэж өгөх ёстой. Тэгэхээр би ерөөсө хувцсан дээр өнөөдрийн хувьд бол санаа зовхгүй байж болно гэсэн үг. Тэгээ энэ торон дотроо би бол гутлнуудаа одоо бэлдэж явнаа. Авч явах 4 гутал байна заяа. Тэгэхээр шууд ийм уутан дугаасаа би хийгээ явчихдээ ингээ газ хийгээ цүглээд явчихна. Энэ уутан дотор бүр яг хөөхөн бахта орчдөг байхгүй юу? Хайрцагын дотор ингээ хийгээ явчихлаар амар зай эзлээд идэх байхгүй юу? Тэгээ сүүгийн менежер ийм гэгэл өгөнгийн кет бас аваад ирээрэ гэсэн болохоор бас авч очих гэж байна. Тэгээ хар өнгийн гутлаас аваад ирээрэ гэсэн энийг би шууд өмсөө явчихнаа. Үүдний шкафаас бүр гутлаа хайгаад олдгоо. Тэгээсээ балконоос энийг олж авлаа шин дараа би яагаад энэ үдээсийн тайлаа хийцэн юм бол ерөөс мэдгүй. Одоо энэ үдээсийн хийх ажилтаа болцоо. Одоо энийг авч явна. Йоо би бүр уул нэрчсэн шүү дээ би бүр. Тэгээд ийм уруулын бодогнуудаас аваа явчихтээ. Тэгээд нүдэндээ баахан ийм сүлийн тусаад болчиход байгаа. Ээж тусаа гэдэг нь тэнийг аваа явчихна. Та нарыг сайн мартаа бүгдийн цүнгэлчээ. За би ийм самнууд цүнхэндээ авч явнаа. Би өсчний сам хэрэглэх дурггүй зөндөө олон хүмүүсийн өсийг самнаж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө самтай явна. Тэгээд саяны бэлдсэн кашлака хийчин тэг өдөржингөө та нарыг дагуулж явах болохоор микрофон, камерны хөл бүгдийг эндээ багтаага явуулчихнаа. Тэгээд ийшээ нэ хийчин энэ багтахгүй бол нөгөө цүгэндээ хийчнэ. За тэгээд гараад болцсон. Би бүр яг хоцорлоо. Одоо би нүүрэндээ нарны тос мос түрхчээд тэгээс хуцаас олчоо. Тэгээд гарахгүй бол би яг цагаас оцрох гэдэг. Залуусаа гараад болцсон. За гадаа хүтэн байгаа ах гэж бодоод хурч өмсө гараад ирсэн чи буруутчихжээ. Нөгөө студийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд би нэрээ нэмэлтээр цүгэндээ ийм юу хийсэн байсан шүү. Ийм цамц энийг харуулах марцлаа одоо харуулчих. Тэсээ яв гадаа ямар халуун би хүтэн гэж одоо хурц өмссөн шүү. Би ч бүр гэртээ бүр хөлдөж өгөх гэжсэн шүү дээ. Би энэ ногоон төглийн дэдэг студийг мэднэ. Хийдэж ирчихсэн гэдэггүй зөндөө ирчихсэн. Танд одоо үзэж байгаа энэ бичлэгийг би яг одоо ингээ эдитлээ сууж байгаа хгүй юу. Тэгсэн чинь би ерөөсөө студ руу ороод бүр юу ч яриаггүй байсан заяа ингээд. Уул юм ярьсан л лээ. Тэгтээ яг би ингээд уул нь ингээд зураг авалтанд ингээ ороод ирлээ. Одоо би ингээ нүрээ бодуулах чинь ингээ үсэн янзлуулах чинь ч юм уу тэний тиймэрхүү юм танартай ярмаар байсан байхгүй юм before after өглөө би ямар байлаа одоо би ингээ гой хөөрхөн болчлаа. Тийм ярмаар байсан. Даанч би ерөөсөө тийм дүрс ерөөс аагасаа яаж л би тэр нөө студ руу хоцроод очсон. Миний хоцролтоноос түгжрээ буруутай л да. Тэгээд миний бас буруу байгаад ямар ч нэг салгалаа тэр студ руу орсон. Тэгээд та нар маань ингээд нөхөд ойлгочоорой. Ингээ манай сүүгийнхэн гой зохион байгуулалттай байдаг юм байна уу? Айгу олон хүмүүс ингээ баг бүрэлдэхүүнээр байдаг юм байна. За ингээ зураг мургаа сонгоод ингээ байж гинэ. Чи таны царай ороод энэ зүгээр үү? Зүгээрээ. Би энэ хотдог бүр худалдаанд гараагүй байхад наах хамсаж үзчихсэн. Чамигийн нэрийн Франц хотдог. Яг намайг Францаас ирсний дараа сүүгийнхэн манаттай холбогдоод сандлын зөвшөөрөд одоо ингэ зураг авалтанд орж ийн. Би нийт 3 хотдогтой зураг даруулж байгаа. Тэгээд тэр болгонд ер нь хувцас олж байгаа. Ингэж харагдаж байна. За саяны зураг авалтанд орсон зураг маань энд ингээ хэвлэгдсэн байж ин 20 хоногийн дараа. Вау, миний зураг сүүгийн касных нь урталт байна. Ямар гоё юм бэ. Энд болохоор Чамигийн нэрийн Франц хотдог, сүүд гардаг хотдогнууд бас байгаа. Тэгээд ийм урамшуулал зарлсан байгаа шүү. Та нартай зориулаа заяа. Чамигийн нэрийн Франц хотдогийг худалдаж авах юм бол халуун уух зүйл 30% хямдарж байгаа шүү. 10 сарын 31-ний дуустал. Одоо ийм энгийн хотдогнууд байгаа штэ. Ийм та нар бүгдээрээ л идэж үтсэн байх. Энэ хотдогийг авах юм бол нөгөө задгаа ингээд хэлэгчдэг ундаа 1200 төгрөг болгож одоо Чамийн та нартай зориулаад хямдруулсан шүү.
за. Одоо 8-аас 6 болттой тэр жоохон амраа. Чамигийн нэрийн Франц хотдог юу амар гоё амттай. Таны зураг авалт маань дууссан. Угаасаа шүринг байсан. Одоо болохоор TVC байгаа. CU-гийн бас TVC байгаа. TVC-ийн болохоор ийм реклам шиг нэг тийм юм байгаа. Одоо намар ахгүй юу. Тэгээд өвөл болонгууд энэ туул гол ингээд яачдаг. Мөсчдөг. Тэгээ амар царай мотоо болчдөг. Одоо тэгээ яг нар жарах гэдэг болохоор бүр гоё харагдаж байна ёо. Өнөөдрийн влог маань бүр алаад байгаа юм биш үү? Ёо одоо би таруулъя. Гоё яана. Монгол ус маань гоё шүү. Ёо тэр чацраг нь ургач ш тэраараа. Гар утсан юм гоё ухаантай болжээ. Яасан ч гоё. Одоо хүүтэн ш дулаахан биш яа гоё байна. Ерөөс өнсөхгүй байна. Сая бахан хоцдог идсэн. Гоё яана. Одоо би гэрлүүгээ харж байна. Гэртээ хараад нэг 2 цаг за бараг цаг 30 минут жоохон нэг амраад суугаад утсан оролцоод тэгээд 8 цагаас буцаад CU-гийн 50,000-ийн CU руу очиж тэнд бас зураг авалттай TVC тэ байгаа. За би яг одоо CU салбар дээр ирчихсэн. Энд чи хаанхын салбар лээ? Хүнсний 50. Яна би 50,000-ийн гэж. Хүнсний 50-ийн CU дээр ирчихсэн. Хүсээ шулуун байсан бурж оруулгаад тэгээд нөөрийг манд бас дахиад бодож өгч байна. Тэгэл сууж байна. За нэг өмссөн байсан улаан хувцас соличлоо. Солиод юм болчихлоо. Тийм. Сая би бараг хэдэн удаа хувцас солилцсон бэ? 3 удаа би хувцас сольж өмсний эцэст энэ хувцсан дээр ингээд тогтсон. Анх удаа юм улаан өнгийн өмд өмсөж үзчихээ. Одоо ингээд рекламын үйл ажиллагаа ингэ явж байна. Билээ. Дугабэл влог хийчих. Реклам тайг өгсөн байна. Яа ингэж харагдаж байгаа юм аа. Вау. Зэнд гоё камер нь байна. Хэлсэн энд байна. Яа үзэсгэлэнтэй өргөн хүүхдүүд байна. Өдрөө тусахтай. Зү. Oh my god, за бэлээ. 12:15 шөнийн 12:15 минут болж байна. Одоо ерөөсө талдаа явж байна. Минер хурж байна. CU-гээс хотдог авч иддэггүй. Иддэг шүү дээ. Гоё. Шинээр гарсан хотдогийнх нь нэр нь юу вэ? Аха шүү. Франц Чамигийн. No. Чамигийн. Ёо за чамдын хотдогийг бэлгэлье. Ёо би сая бүжиглээд улаачлаа. За яг одоо CU-д шөнийн 3 цаг болох гэж байна. Тийм би бүр камераар бичлэг хийгээд байсан. Одоо ингэ шууд утсаараа. Тийм. Уртлын камер нөө дарамжлаад байна. Уртлын камераараа бичлэг бичдэг ч гэх. Би тэгвэл араараа биччихээ. Намайг юм шил зүгсэнтэй би одоо ингэ шил зүгс явж байна. Яг одоо 4 цаг 20 минут болж байна харж байна. Би бүхэн дуусаагүй байдаг. Удахгүй дуусгах гэж байна. Тэр бол надтай хамтаагаарай. Би бүр яг унтлаад хүү. Жох агаар амьсгалах гээд гадаа ирээд суучлаа. Энэ CU-гийн салбар нь ингээ гадаанаа ингээ сууж болдог юм. Сандар ширээтэй байна. Тэгээ суугаад байж наа. Тэгээд дуусгаараа би та нартай дахиад уулзъя. За дуусчлаа. Одоо 5 цаг болж байна. Өөрийн гэх юм уу өглөөний гэх юм уу. Тэгээ би одоо хуцаа солиод гэрлүүгээ хайрлаа. Баярлалаа CU. Би энэ CU-д 10 цаг бүтэн байлаа. Гоё байлаа. Баяртай. Яг одоо 5 цаг 26 минут болж байна. Би гэрлүүгээ харж байна. Тэгээ өнөөдрийн зураг авалт бол ер нь айгу оритлоо. Гэтээ яг хуу зургийн баг хамт олон. Тэгээ дээрэс нь найруулагч, дээрэс нь айгу олон хүмүүс, мейкап, тэгээд CU-гийн бүх ажилчид, менежер бүгдээрээ яг миний сэтгэлд хүрэхээр байж чадлаа. Өнөөдөр жингөө хийсэн ажлын одоо үр дүнг би бичлэгний хамгийн төгсгөлд оруулаад өгье. Тэгээ бүгдээрээ сайхан амраарай. Би одоо өглөөний 5 цаг 30 минутанд баг гэртээ ороод ингээ унтах гэж байна. Би гэртээ ороо шууд нүүрний дуудамд гарлах чад тэгээ шууд унтнаа. Тэгээ өглөө 9:30-аас бас босох ажилтай байгаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Гойдог Франц хотдогч бас гойдог CU-гээс ламтлаа шагалсан үгтэй ширчэг нур таалхтай шүслэг цайдастай Франц хотдог гоёма гойдог CU-гээс ламтлаа шагалсан үгтэй ширчэг нур таалхтай шүслэг цайдастай Франц Гойдог
smile.